Улаанбаал бол хэрэггүй. Юугаар ирсэн чатаар ирсэн одоо сурагчдын даалгаврыг бол шууд одоо тухай дорно. Тэр нэг эдитлэл засаал хүүхдүүдрээ буцаагаад тий улаанаар засаал. За зарим удаа анхааруулах шаардлагатай юм өөр өнгөөрч байд юм уу? Одооны хүүхдүүд бол суралцах боломж маш их байна. За танхимд бол яг багш нар ороод одоо туршилтаа явуулна, ажлын удаа ажиллуулна, за шалгалтаа авна, шинэ хичээлээ самбараа ашиглаад орно. За ингээл ордог. Гэтэл одоо энэ хөл хорионы үед чинь телевизийн хичээл орж байна. Тухайн телевизийн хичээлийн дагуу багш нар нь онлайн хичээлээ орж байна. За тэгээд сүүлийн үед бол одоо энэ амралтын цагаар 12 сарын 28-наас эхлээд ахлахынгийн сурагчдад энэ онлайн давтлагын үйл ажиллагааг бол яамнаас зохион байгуулж орж байна. Энэ бол маш зүйтэй арга хэмжээ байна. За миний хувьд бол 12 дугаар ангийн химийн хичээлийг зохион байгуулж орж байна. Сурагчид маань сургуулийнхаа өдрийн одоо 4, 5, 6 цагийн онлайн хичээлд хамрагдана. Дээрээс нь тэл хичээлээ үзнэ. Ингээ бодохоор ёстой л нөгөө яг улирал эхлэнгүүт хэрвээ энэ давтлага орсон бол ёстой бүр сурагчдаар ачаал маш ихээр нэмэгдэх байсан. Харин ч энийг бүр одоо ямар одоо сайн мэдэрсэн ингээ амралтын үеэр гэсэн хүүхдүүд бол сурах, мэдэх хүсэл эрмэлзэл асар их байна. Асар их байна. Тром бүтцүү. За, атмын бүтэц гэсэн үг тийм үү? За, тэгэхээр энэ Z гэдгээр юу илэрхийлэх вэ хүүхдүүдээ? Z эцэг эхчүүд ингэдэг штэ. За одоо ингээл хүүхдүүд гэрээрээ ч юм уу ингээл нэг назгаа яваал гэдэг. За тэгэнгүүт хавар болохоор яадаг вэ гэхээр хүй манай хүүхчээстэй нэрээ химдээ муу юм биш үү? Математиктаа муу юм биш үү? Тэр багш сайн гэж энэ ч багш сайн гэж ин тэгэл давтлаганд явдаг. Тэгэхээр энэнд хүүхдүүдээ хоцрогдолгүй сурагч гаач энэ бол их боломж байна. Энийг ашиглаач гэж эцэг эхчүүдэд уриалмаар байна. Би ингээл сүүл ингээд сошиал хараад байж хахад за энэ онлайн давтлага энэ хүүхэд амраахгүй юм аа. Яагаад ингээ онлайн давтлага ороод байна? За энэ тэлхичээлстэд үрдэнгүй байна гэл ингээд ах юм. Тэгэхээр эцэг эхчүүд яагаад энэ хүүхдүүдээ ингэж одоо залхууралд уриалан дуудаад байгаа юм? Таны бичсэн постыг, комментиг хүүхдүүд чинь харж байгаа. Тэгээд хараад юу гэж бодох вэ гэхээр би хичээлдээ суухгүй болох юм биш гэж ийм ойлголт хүүхдүүд чинь авчих вэ дээ. Баярлалаа. Хичээлтэй байна. Ингээ хичээлдээ оръё. Та бүхний ажилд амжилт хүсье.